Орос улбаны улсын агаарын цохилтонд Украин улсын 1100 гаруй жилийн түүхтэй сүм мөртөж 11 хүн амьд урагджээ. Их Британи улсын зүгээс Орос улбаны улсын эсрэг шинэ хориг тавихаа зарлалаа. Украин улс Европын холбоонд нэгдэн орох тухай албан ёсны хэлэлцээг эхлүүлсэн байна. Америк нэгдсэн улсын агаарын хүчний B-52 бөмбөгдөгч онгоц хөөрсөн даруйд осолдож 8 хүн амьд урагджээ. Арамдраг үзэгчтэй дэлхийд дахин дөрнөж байгаа онцлог мэдээлэлээс таймлан хүрэх гэж байна. Анхаарлаа хандуулна. За Орос улбаны улсын ээлжид агаарын цохилтоор Украин руу нийт 70 пуужин 611 дрон харуулсан байна. Үүний улмаас Украины нийслэл Киев хотод 4 хүн, мөн Харкив хотод пуужингийн цохилтоос үүдсэн галыг унтраахаар ажиллаж байсан 5 аврагч амиа алдсан байна. Түүнчлэн 140 мянга гаруй хүн цахилгаангүй болж нийтдээ 53 хүн гэмтсэн гэлээ. Мөн 11-р зуунд байгуулагдсан алдарт Киев-Печерскийн лаврын Успенний сүмд гал гарч ихээхэн хэмжээний хохирол учирсан талаар албаныхан хэллээ. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский энэхүү үйл явдлыг Христийн шашны соёлын эсрэг үйлдэгдсэн Оросын хамгийн ноцтой гэмт хэргийн нэгэ хэмээн тодорхойллоо. Харин Оросын талаас сүмийг онилж цогсон гэх мэдээллийг өгүүлсэн байна. Оросын тал сүмийг Америк нэгдсэн улсад үйлдвэрлэсэн Патриот агаарын довтлогооноос хамгаалах системийн пуужин онсон байж болцсошгүй гэж мэдгдсэн ч нотлох баримт бол хараахан танилцуулсангүй. Оросын батлан хамгаалах яамны мэдээлснээр тус улсын зэвсэгт хүчин цохилтыг Украины цэргийн объектууд руу чиглүүлсэн гэж байна. Хаалтад өртсөн гэж байгаа Успенний сүм нь Киев-Печерск лавра хийдийн зохицолборын нэг хэсэг ЮНЕСКОгийн дэлхийн өвийн жагсаалтанд бүртгэлтэй түүхэн дурсгалт газар байгаа. Дэлхийн 2 дугаар дайны үеэр энэхүү сүм бараг бүрэн сүйдэж байсан зөвхөн зүүн өмнөд цамхагт хойд үлдэж байсан гэж ЮНЕСКО тэмдэглэсэн байдаг. Харин энэ удаагийн халдлагын дараагаар сүмийн нэг талд том цоорхоо үүсэж дээврийн нэг хэсэг нь донуурч шатсан байна. Олон улсын зүгээс энэхүү үйл явдлыг ихээхэн буруушааж байна. Тухайлбал Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макрон хүн төрөлхтний нийтлэг өвд халтсан энэ давталгааг зөвтгөх ямар ч үндэслэл байхгүй гэлээ. Мөн Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Кажа Каллас сүм болон энгийн иргэдийг онилсон халдлагыг дайны гэмт хэрэг гэж үзнэ гэж. ЮНЕСКО мөн адил Украины хамгийн чухал шашин соёлын дурсгалуудын нэгт халдсан явдлыг буруушааж тусгайлан мэдэгдэл хийсэн байна. Володимир Зеленский энэхүү халдлагын дараагаар энэ 7 хоногт Францад болж байгаа их долоогийн бүлгийн тусгай уулзалтанд оролцсон. Энэ үеэр долоогийн бүлгийн удирдагчдаас Орос улбаны улсын эсрэг илүү хатуу арга хэмжээ авахыг уриалж магадгүй байна. Дараагийн асуулт. Франц улсын Эвин-Лябен хотод болж байгаа долоогийн бүлгийн дээд хэмжээний уулзалт эхлэхдээ зэрэгцээд бүлгийн нөлөө бүхий гишүүд болох Их Британи, Европын холбоо ээлж дараалан Орос улбаны улсын эсрэг хоригуудаа нэмж байна. Юун түрүүнд Их Британи улсын ерөнхий сайд Кир Стармер Оросын орлогын хөөсвөрийг боомлох шинэ хориг арга хэмжээ авч Украинд олон зуун сая фунт стерлингийн эрчим хүчний дэмжлэг үзүүлнэ гэж ам гарлаа. Тэрээр өнөөдөр Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзахаар төлөвлөж байгаа. Шинэ хоригуудад Оросын санхүүгийн системийг чиглэсэн хориг арга хэмжээ авах. Оросоос газрын тос болон шингэрүүлсэн байгалийн хий тээвэрлэдэг. Баруун Рус орнуудын дунд Сүтрийн флот гэх нэршилтэй хоригт багтсан усан онгоцны тоог 600-аас дээш давуулах. Оросын айран барууны технологиг нууцаар худалдан авахд оролцдог төртэй холбоотой байгууллагуудыг илрүүлж хориг тавих зэрэг багтсан байна. Түүнчлэн дайны улмаас Украин өвлийн улиралд эрчим хүчний хомсдолд өртөгтэй холбогдуулан Их Британи дараагийн 2 жилийн хугацаанд Украины цөмийн цахилгаан станцуудыг дэмжихэд зориулж 210 сая фунт стерлингийн хөрөнгө оруулалт хийхээр болсон байна. Сурвалжуудын мэдээснээр Их Британийн төрийн 33%-ийг нь эзэмшдэг Юренко компани Украины төрийн эрчим хүчний үйлдвэрлэгч Эмерготомд баяжуулсан уран нийлүүлэх юм байна. Энэхүү тохиролцоог өнгөрсөн 7 хоногт Лондон хотод болсон Кир Стармер Володимир Зеленский нарын уулзалтын үеэр байгуулсан гэж байна. Харин энэ удаад Франц улсад долоогийн бүлгийн уулзалтанд оролцохоор Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Франц улсад ирээд байгаатай холбогдуулан Кир Стармер энэхүү уулзалтуудын үеэр Дональд Трампд Их Британиас батлан хамгаалахын зарлаа нэмэгдүүлэхэд бэлэн гэдэг. Мөн Орос улбаны улсын эсрэг дарамт шахалтаа нэмэгдүүлэхийг уриалж магадгүй юм. Тиймдээч бүлгийн уулзалт эхэлсэн даруйд Орос улбаны улсын эсрэг хоригуудаа зарлалаа гэж харж байна.
Үүнтэй зэрэгцээд Европын холбоо даваа гарагт Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ баталж нийт 81 хүн болон байгууллагыг харж ихсаалтанд оруулсан байна. Тэдний дунд Оросын үнэн алдартны шашны өндөр албан тушаалтан Георги Шевкенов багтсан байгаа юм. Түүнийг Украины дайныг зөвтгсөн суртал ухуулаг ташаа мэдээлэл түгээсэн гэж буруутгасан байна. Европын холбооны гадаад бодлогын тэргүүн Каша Каллас энэхүү харж ихсаалтын хүрээг нэмсэн тухай шийдвэрийг зарлахын хажуугаар мөн энэ мэтийн барууны улс орнуудын хоригуд Оросын эдийн засагт нэг их найд ам доллароос давсан хохирол учруулад байгаа гэж тооцоолж байгаа гэдгээ танилцууллаа. Украин улсыг Европын холбоонд элсүүлэх яриа хэлэлцээрийн эхний шат албан ёсоор эхэллээ. Европын холбооны гишүүн болоход нэр дэвшигч улс олон шат дамжлага давдаг хугацаа шаардсан ажил. Хэлэлцээний эхний шат эхэллээ гэд шууд гишүүн болж чадна гэсэн үг биш. Гэхдээ Украин улс Европын холбоонд элсэх хүсэлтэй байгаа гэдгийг илэрхийлээд 4 жил гарan хүлээсний эцэст ийхүү яриа хэлэлцээ эхэлж байна гэдэг нь яхаарахгүй чухал ач холбогдолтой үйл явдал. Орос улбаны улсын бүрэн хэмжээний төрөмгийлэл эхэлснээс ердөө 4 хоногийн дараа буюу 2022 оны 2 дугаар сарын 28-нд Украин улсын ерөнхийлөгч Владимир Зеленский Европын холбоонд элсэх албан ёсны өргөдөлд гарын үсэг зурсан байдаг. Энэхүү өргөдлийг гаргаснаас хойш 4 сарын дараа Европын холбоо Украиныг гишүүнээр элсэх нэр дэвшигч улсаар албан ёсоор бүртгэж авсан. Үүнээс хойш 2024 оны 6 дугаар сар орчмоос эхлээд Европын холбоо Украиныг элсүүлэх талаар нухацтай хэлэлцэж эхэлсэн боловч Унгар улсын тавьсан хориг саадуудын улмаас бодит хэлэлцээрийн бүлгүүд нээгдэлгүй хүлээгдэж байсан юм. Харин өнгөрсөн сард Унгарын засгийг 16 жил барьсан Виктор Орбан сонгуульд ялагдаж Унгар улсын шинэ ерөнхий сайд Питер Мажиар засгийн эрхийг авснаар Унгар болон Украины харилцаа огцом сэргээд ав. Питер Мажиарын хувьд Украиныг шууд илт дэмжихгүй ч гэсэн Виктор Орбаны үед хэрэгжиж байсан алдаатай бодлого шийдвэрүүдийг эргэн харж Европын холбоотой үүсэж байгаа хурцдмал байдлыг намжаах, талуудын хамтын ажиллагааг сэргээх чиглэлд ажиллана гэж зорж байгаа гэсэн. Виктор Орбаны үед Унгар Европын холбооны харилцаа Украины дайн Украинд үзүүлэх тусламж зэрэг олон асуудал дээр зөрчилдөж Европын холбооны удирдлагууд Унгар улсыг холбооны эв нэгдлийг алдагдуулж Орос улбаны улсын талд илтэд орж ирнэ гэж шүүмжилж байсан юм. Харин Унгарын шинэ засгийн газар Украин улстай харилцаагаа сэргээж өнгөрсөн 7 хоногт гэхэд тус улсад амьдарч байгаа Унгар угсаатны цөөнхийн эрхийг хамгаалах, сайжруулах талаар тохиролцоонд аль хэдийн хүрсэн байна. Үүний өмнө иргэн сануулгад Питер Мажиар Украин улстай Унгар угсаатны асуудлаар тохиролцоонд хүрч чадах юм бол Европын холбоонд нэгдэх хэрэгцээг эхлүүлэхэд саад болохгүй гэдгийг хэлж байсан байдаг. Гэхдээ дахин онцлог хэлэхэд Европын холбоонд элсэх улс орнууд зүгээр хүсэл гаргаад шууд гишүүн болдоггүй. Холбооны хууль дээдлэх ёс, шүүх эрх мэдэл, авилгатай тэмцэх, төрийн албаны шинжилэл, статистик болон санхүүгийн хяналт зэрэг олон салбарын стандарт шаардлагуудыг хангасны үндсэн дээр гишүүн болдог. Хамаг Европын холбоонд нэгдэх үйл явц нь зөвхөн ганц институтын гаргах шийдвэр биш, холбооны бүх гишүүн улсууд буюу 27 улс, Европын комисс, Европын парламент шаардлагууд бүрэн хангагдсан гэдэг дээр санал нэгдсэн байх ёстой байдаг. Дараагийн мэдээ. Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчний B-52 Stratofortress гэх бөмбөгдөгч онгоц Калифорни мужийн өмнөд хэсэгт орших Мохове зүлдэх Эдвардсын агаарын баазаас туршилтын нислэг хийхээр хөөрснийхөө дараахан осолдож шатсан байна. Ослын улмаас онгоцонд байсан бүх 8 хүн амрагдсан байгаа юм. Ослын газар дээрээс авсан дүрс бичлэгүүдэд онгоцноос бараг юу ч үлдээгүй байгаа нь харагдана. Ослын дараа аврах болон гал унтраах машинууд багийнхан яаралтай ирж ажилласан боловч дотор нисэн хүмүүсийн амь насыг аварч бол чадсангүй. Онгоцонд цэргийн албан хаагчид болон гэрээт ажилтнууд зорчиж явсан юм байна. Өмнө Боинг компани зүгээс амиа алдсан хүмүүсийн дунд тус компани 2 ажилтан байсан болохыг баталсан байна. Эдвардс баазын 412 дугаар туршилтын жигүүрийн дэд командлагч хурандаа Джеймс Хейсийн хэлж байгаагаар Ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа 6 сар хүртэл үргэлжилж магадгүй гэж байна. B-52 Stratofortress нь 1955 онд ашиглалтанд орсон алсын зайн стратегийн бөмбөгдөгч онгоц. Цөмийн зэвсэг тээвэрлэх хүчин чадалтай энэхүү онгоц нь Вьетнамын дайн, ойролт орнуудын мөргөлдөөнүүд зэрэг Америк нэгдсэн улсын оролцсон олон ажиллагаанд ашиглагдаж ирсэн юм байна. 2025 онд Боинг компани шинэ радараар тонолсон B-52 онгоцыг Эдвардс баазад хүргэж газрын болон нислэгийн туршилтыг энэ оны турш хийхээр төлөвлөж байсан байна. Гэхдээ осолцсон онгоцны радар яг энэ шинжлэгдсэн загвар мөн эсэх нь бол одоогоор тодорхойгүй байна.
Эдвард Загарын бааз нь Лос Анжелес хотоос хойд зүгт ойролцоогоор 160 км-ийн зайд байрладаг Америк нэгдсэн улсын агаарын цэргийн хүчний туршилт хөгжүүлэлтийн гол төвүүдийн нэг. Баазыг хариуцдаг 412 дугаар туршилтын жигүүр нь шинэ нисэх онгоц зэвсгийн систем, програм хангамж, тэргүүтээ тоног төхөөрөмжийн ашиглалтанд орхоос өмнө болон ашиглалтын хугацаанд нь туршдаг байна. Нисхийн аюулгүй байдлын шинжээчдийн хэлж байгаагаар ослын дүрсээс харахад онгоц хөөрсний дараахан өндөрөө авч чадалгүй осолдсон байгаа нь удирдлагын системийн ноцтой гэмтэлтэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна. Тухайлбал засвар үйлчилгээний дараа удирдлагын систем буруу тохируулагдсан байна. Хөдөлгүүрийн томоохон идрэл гарсан байх, эсвэл туршиж байсан шинэ төхөөрөмж радар доголдсон байх магадлалтай аж. Яг харахгүй туршилтын нислэг нь энгийн ажиллагаанаас илүү эрсдэлтэй байх нь бол мэдээж. Иймээс тусгай бэлтгэлтэй нисгэгчид нэмэлт аюулгүй байдлын журам шаарддаг байна. Ослын дараагаар Эдвард Загарын баазын нисэх буудал төр хугацаанд хаагдаж, бүх эрх нислэгүүдийг өөр газрууд руу чиглүүлсэн байна. Их Британи улс хүүхэд залуусын захин орчин дахь аюулгүй байдлыг хангах, тэднийг дэлгэцийн хит их хэрэглээ болон сөрөг агуулга бүхий контентуудаас хамгаалах зорилгоор 16-аас доош насны хүүхдүүдийн нийгмийн сүлжээний хэрэглээнд хязгаарлалт тавьж, Snapchat, TikTok, YouTube зэрэг олон нийтийн сүлжээний хэд хэдэн аппликейшнуудын ашиглахыг нь хориглох гэж байна. Өчигдөр буюу даваа гарагч ерөнхий сайд Кир Стармер хэвлэлийн баг хурал хийж, хэрвээ технологийн компаниуд энэхүү 20 арга хэмжээг эсэргүүцэх юм бол хатуу хариу арга хэмжээ авах болно гэлээ. Хүүхдүүдийг хамгаалах асуудал дээр засгийн газар маш хатуу байр суурь баримтлан шийдвэрээс ухрахгүй гэсэн байна. Энэхүү хориг эх оны ихээр хэрэгжиж эхлэхээр болсон байна. Энэхүү Их Британи улс хүүхдийн захин орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор бага насны хүүхдүүдийг олон нийтийн сүлжээнд нэвтрхийг нь хориглож байгаа дэлхийн улс орнуудад дөрнөж байгаа томоохон хөдөлгөөний нэг хэсэг болж байгаа юм. Одоогийн байдлаар Их Британи улсаас гадна Австрали, Канада, Бразил, Индонез зэрэг улсуудад ийм хориг хэрэгжиж байна. Франц, Испани, Дани, Таиланд, Өмнөд Солонгост ижил төстэй арга хэмжээ хэрэгжүүлэхээр судалж байгаа юм байна. Өнгөрсөн 12 дугаар сард Австрали улс 16-аас доош насны хүүхдүүдийг сошиал сүлжээ ашиглахыг нь хориглосон дэлхийн анхны улс болсон. Тухайд TikTok, Alphabet-ийн YouTube, Meta-гийн Instagram, Facebook зэрэг платформудад нэвтрэх хэргийг нь хаасан байдаг. Их Британи улсын хоригийн тухайд бодлогын хэрэгжилт, хяналт, арга хэмжээ нь хүүхдүүдийг биш, харин технологийн компаниудыг онилно гэдгийг онцоллоо. Хориг нь Snapchat, TikTok, YouTube, Instagram, Facebook, X зэрэг платформудад үйлчлэх боловч YouTube Kids болон WhatsApp, Signal зэрэг мессежний үйлчилгээний аппликейшнуудад бол хамаарахгүй юм байна. Хэрвээ эдгээр онлайн платформуд хүүхдүүдийг буюу 16-аас доош насныхныг бүртгэл үүсгэх, хэрэглэгч болохоос сэргийлэх ямар нэгэн боломжит арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй бол их хэмжээний мөнгөнд торгуул ногдуулна гэж ерөнхий сайд Кир Стармер анхааруулсан байна. Дашин дуртад Их Британи улсын нийгмийн сүлжээний хориг нь Америк нэгдсэн улстай тогтоосон харилцааг нь хуцадгаж болзошгүй гэсэн магадлал байна. Учир нь эдгээр зохицуултууд нь Америк нэгдсэн улсын томоохон технологийн компаниуд болох Google, Meta зэрэгт нэмэлт зардал дарамт үүсгэж тэдний үйл ажиллагаанд хүндрэл учруулж болзошгүй байгаа юм. Тухайлбал хэрэглэгчийн тоо, орлого буурах, хэрэглэгчийн насыг шалгах систем хөгжүүлэхэд нэмэлт зардал шаарддаг. Хоргийг дагаж мөрдөөгүй тохиолдолд их хэмжээний торгуул төлөх, улс хоорондын бодлогын зөрчил нэмэгдэх зэрэг асуудлууд үүсэх магадлалтай. Хориг зарлагдах гэж байгаа тухай мэдээлэл Мерсээр гарч эхэлмэгс өнгөрсөн 7 хоногт цагаан ордноос Дональд Трампын захиргааныхан мэдээлэл хийж хоригийг хэрэгжүүлэхгүй байх иргэн нэг харахыг уриалж байсан юм ба. Хөтөлбөр үргэлжлүүлж байна. Хөрвүүлэн бусад онцлог мэдээллийг давчаар хүргье. SpaceX компани хувьцаа хөрөнгийн биржид арилжаалагдаж эхэлсний дараах 2 дахь өдөр 19%-аар өсөж, нэгж хувьцааны үн $192.5 амд хүрлээ. Компани Underrated нэмэлтээр 83.3 сая хувьцаа борлуулах эрхээ ашиглаж, 11 тэрбум $1 хөрөнгө татсан байна. Энэ нь зах зээл дээрх эрэлт маш хүчтэй байгааг илэрхийлж байгаа юм. Компани үүсгэн байгуулагч Elon Musk 2030 он гэхэд SpaceX-ийн орлого $1.8 хүрч магадгүй гэж мэдэгдсэн нь ийхүү хувьцааны өсөлтөнд нөлөөлжээ. Норвеги улсын угсаа залгамжлах гүнж Mette Marit-ийн хүү 29 настай Marius Borg Heiby 2 удаагийн хүчингийн хэрэгт буруутгагдаж 4 жилийн хориг хял сонслоо.
Анхандаа 7 сарын ял шаардсан байна. Хэппи шүүх хуралд эрүүл мэндийн шалтгаанаар биечлэн оролцоогүй бөгөөд захимаар холбогдсон. Тэрээр хааны гэр бүлийн албан ёсны гишүүн бичгэлээ багаасаа ордонд үссэн тул энэ хэрэг Норвегийн хааны гэр бүлийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа нь гарцаагүй юм. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр 2026 оны эхний 5 сарын хугацаанд Судан улсад дроны цохилтын улмаас 1000 гаруй энгийн иргэн амьд байна. Нэгдсэн үндэсний байгууллагын хүний эрхийн дээд комиссар Волкер Турк дроны хэрэглээ эрс нэмэгдэж, дайны аюул улам ноцтой болж байгааг анхааруулжээ. Суданы дайн нь 2023 оны 4-р сард засгийн газрын мэдлийн армийн хүч болон шуурхай дэмжих хүчний хоорондох эрх мэдлийн тэмцлээс үүдэн эхэлсэн юм. Өдгөө 4 дахь жилдээ үргэлжилж байгаа энэхүү мөргөлдөөн олон сая хүнийг дөрвөхөд хүргэж хүмүүлийн томоохон хямралыг үүсгээд байна. Олон нийтийн сүлжээнд Йемений Аалз хүн хэмээн алдарсан аврагч Аль-Кайка Антар аюулгүй хэрэгслгүйгээр галтуулын тогооны хадан хананд авирах үеэрээ унаж амиа алдлаа. 30 настай тэрээр Йемений баруун өмнөд хэсэгт орших Харда далангийн тогоонд баасан гарагт авиралт хийж байсан юм. Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр тэрээр игц шахуу хаданд авирч байхдаа барьцсан алдсан байна. Осол болох мөчийг харуулсан дүрс бичлэг захим сүлжээнд өргөн тархсан. Аврагчид түүний цогцыг тогооны ёроолоос гарган авсан баг юм. Антар нь олон мянган даагчтай бөгөөд эрсдэлтэй акробат үзүүлбэрүүдээр алдартай нийгэм байсан юм. Тэнгэрлэгчийн гадаад мэдээний оройны тайм хөтөлбөрийг хүлээн авсан баярлалаа. Сайхан амраарай.